Сайн байцгаана уу? Бурхны ивэл өрөөл бэлхэм дүүрэн байна уу? Амен. Тэгээд сар шинэ болох гэж байна. Заримуд нь шинэлээд алга болсон юм шиг байна. Уул нь өнөөдөр чинь арай л болоогүй дээ, тий? Болоогүй. Хүмүүс хайчив. Шинэлээд алга болчихв. Бэлдээд алга болчихв. Тоосоо харчаад, хогоо шүрдээд, тоосоо буулгаад алга болчихв. За. Их олон бүтэн сайнны дараа уулзаж байна. Тэгээд их баяртай байна. Номлож эзний үгийг хуалцах болгондоо догдолдог, бас хамдардаг. Гэхдээ эзэн мөхөс миний амаар дамжуулан та бүхэнд өөрийнхөө тэр үнний үгийг хэлж зүрх сэтгэлдээ норж биелэл олох болтугай гэж Есүс Христийн нэрээр өрөөж байна. Тэгэд яг сарын өмнө бас яг он солигдохын өмнө би гарч ирээд та бүхэнтэй хуваалцаж байсан. За энэ жил ямар байваа гэж тий. Дахиад энэ цаг мөчид дахиад асууж байна. Одоо Монголын цагаан сар ирсэн байна. Цаг тоотлоор харах юм бол бид нэр дахин 1 жилийг үдэж тий. 1 жилийг өмнө орхиод дахиад 1 жилийг угтан авахар бэлэн болсон байна. Тэгээ эзэн энэ ивэлтэй цаг мөчүүдийг өгсөн он жилийн төлөө маш их талархаж байна. Тэгээд пастрын багийнхан ер нь л цуврал илчлэлт номлолыг хийдэг. Тэгээ бид маш олон номнуудыг үзэж дуусгасан. За миний санаж байгаагаар Йошуагаар номлож исэн. За дараад нь Даниэл. Маш олон номнуудаар номлож байлаа. Тэгээ саяхан ямар номыг дуусгалаа бүгдээрээ? Йохан номыг дуусгасан. 2018 оны туршид бид Йохан номоор номлол хийгээд та бүхэн Йохан номоор ер нь бол гаргаахгүй сайн ойлгосон бахаа гэж найдаж. За одоо захидлуудаас номлохоор боллоо. Тэгээд Тессалоник хотынд бичсэн захидлаар бид хэлж байна. Тессалоник хотынд 2 захиа очсон байгаа Паулаас. 1-р Тессалоник, 2-р Тессалоник гэж 2 хотын нэрээр нэрлэгдсэн энэ захидал байгаа. Тэгээд энэ захидлыг танилцуулахын өмнө багахан номын талаарх түүх нөхцөл байдлын талаарх зүйлсүүдийг та бүхэндээ хуваалцах гэсэн. За Тессалоник нь болохоор Грекийн хойд муж буюу болох Македоны нийслэл юм байна л да. За тэр болохоор энэ захиаг болохоор Паул бичсэн. За Паул энэ захиаг манай эртний өмнөх 50-аад оны үед бичсэн гэж. За хаанаас бичсэн бэ гэвэл Эфес хотоос нөгөө Коринт хотоос бичсэн байгаа. Коринт хотоос Тессалоникийн чуулганд илгээсэн байгаа. За энэ чуулганыг энэ Тессалоник байгаа энэ чуулганыг Паул өөрөө тарьсан. За Үлс 17 16 дугаар бүлгүүдийг харах юм бол тэн дээр ерөнхийдөө харагдаж байгаа. Ямар үйл явдал болсон, Тессалоникт хэрхэн Паул айлчж очсон, тэгээд хэрхэн хөөгдөж гарсан тухай. Маш богинохон хугацааг өнгөрөөсөн. Нэг 2-3 7 хоног ч юм уу те өнгөрөөсөн байгаа. Гэхдээ маш олон итгэгч нартай болсон ийм чуулга. Тэгээд Паулийн хөөгдөх болсон шалтгаан нь хэсэг бүлэг юудэчүүд хорсон зэвүүцээд за энэ Паул чуулган тарих нь эзний үгийг тунхаглах нь гэж эсэргүүцсэн хэдсэг бүлэг юудэчүүд нийлж хагаад Паулыг хотоос чирж гаргасан. Тэгээд тэнд үлдсэн хэсэг бүлэг хүмүүст итгэлийн талаар итгэлтэйгээр Бурхан дотор зоригтойгоор алхах урамшууллыг болгож Тессалоник захидлыг бичсэн. Тэнд байсан хүмүүсийг Бурханы үгээр урамшуулж, Бурханы үгээр тэнхрүүлж, босгон байгуулж асуудалтай байгаа. Тэдгээр зүйлсүүдэд хариу өгөхийн тулд Паул энэ цагийг бичжээ. Тэгээд шинэ гэрээний ерөнхийдөө номнуудаас хамгийн түрүүлж бичигдсэн номнуудаа гэж бас хэлэгддэг байна. 1-2 дугаар Тессалоник, Галаат номыг. Тэгээд та бүхэндээ багахан хэмжээний нөхцөл байдлыг хэлэхэд ийм байна. Юу гэвэл тэр хотод байгаа Тессалоник чуулганы итгэгч нарт урам зориг өгөхийн тулд Паул энэ захидлыг Коринт хотоос бичжээ. За тэгээд би та бүхэнд уншиж өгье. 1-р Тессалоник 1-р бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлийг. Паул болон Силван Тимот нараас эцэг бурхан ба эзэн Есүс Христ доторх Тессалоникчуудын чуулганд
Нэгүсэл ба амгалан нь та нарт байх болтугай. Би та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарын залбиралдаа тасралтгүй дурсан бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христэд дэх найдварыг чинь тууштай байнга сандгаа. Бурханаар хайрлагдсан ах トゥ нараа та нарын сонгогдсныг бид мэднэ. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаагаар очисон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чин ямар байсныг та нар мэднэ. Та нар үлэмжийн зовлон дор ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээн аван бидний болон эзнийг дуурайгчд болсон. Ингэж та нар Македон болон Ахайн бүх итгэгчид үлгэр дуурайлал болов. Учир нь эзний үг та нараас зөвхөн Македон болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурхан дах итгэл чинь хаасайгүй төгссөн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очисон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нарыг хэрхэн шүтээнүүдээс Бурхан өөд эргэж түүнийг хүгсдээс амьлуулсан Есүс ирэх уур хилэнгээс бидний гитлгэн хүн Тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлвэ. Амен. Тэгээд энэ дэр нэг зүйлийг дурдсан нь та нар үлэмж зовлон донд энэ сайн мэдээг хүлээж авсан тухай хэлж байгаа. Юу гэвэл Үйлс 17 дугаар бүлгийг харах юм бол юу гарч идэг вэ гэвэл тэнцээ хэсэг бүлэг балмад хэрцгий гэж хэлдэг. Балмад хэрцгий юудэчүүд хурж ирээд тэр чуулганыг тэг итгэгч нарыг ер нь бол зодож, занчиж за итгэлээс нь уруулахыг хүсэж ирсэн. Гэвч тэд нар юу вэ гэвэл Есүс Христийн сайн мэдээг хүч дор ариун сүнсээр тэд хүртэж авсан юм а тухай хэлж байгаа. Тэгээ энэ дээр нэг зүйлийг хэлэхдээ 1-3 дээр ингэж байгаа. Паул болон Силван Тимот нараас эцэг бурхан ба эзэн Есүс Христ дотор Тессалоник чуулганд нэгүсэл ба амар амгалан та нарт байх болтугай гэдэг мэдчилгээний хэсэг яваад бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархалтайгаар та нарын залбиралдаа тасралтгүй дурсдаг. Тэдний төлөө Паул үргэлж залбирч, үргэлж дурсдаг тухайгаа хэлж байгаа. Тэгээд маш чухал нэг 3 зүйлийг энэ дээр хэлсэн. Бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христэд найдварыг чинь тууштай сандгаа гэж. Энэ яг энэ 1-10 дугаар бүл одоо 1-10 дугаар ишлэлийн хамгийн гол цөм юм байна. Энэ Паул Тессалоникийн итгэгчид ямар 3 зүйлийг хийж үйлдэж Бурхан дээр ирсэн тухай гарч байгаа. Хамгийн эхлээд хайрын, итгэлийн үйл. Итгэлийн үр дүнд хийгддэг итгэснийхээ дараа хийдэг тэр зүйлс гэж хэлж байгаа. Итгэлийн үйлээ гэж. Жинхэнэ итгэл нь сайн үйлсээр биелэл болж харагддаг. Зарим үед ийм андуур эндүү тохиолдлууд гардаг юу вэ гэвэл аврал үйлсээр ирдэг юм а гэж. Тийм. Аврал үйлсээр ирэхгүй. Аврал бол бэлэг. Гэхдээ итгэл гэж юу вэ? Итгэлийг харуул гэвэл та яаж харуулах вэ? За, итгэлийг чинь харъя. Энэ миний итгэл байна гэж харуулахын тулд та юу хийх ёстой вэ? Үйлс хийх ёстой. Яаков номыг харах юм бол Яаковын 2 дугаар бүлэг дээр юу гэж хэлж байгааг бол үйлсгүй итгэл нь өөрөө үхмэл юм а гэж хэлсэн. Иймээс Тессалоник чуулганыхан үйлсээр итгэлээ харуулсан итгэгчид байж. Би ч гэсэн та бүхнийг урамшуулан хэлхийг хүсэж байна. Юу гэвэл Эвэлийн хурц чуулганыхан итгэлээ үйлсээрээ үнэхээр сайн харуулдаг. Тийм итгэж шин. Би энийг уншиж байхдаа ер нь бол цуглааныхныгаа бас ингэ бодож байгаа. Хэрвээ манай цуглааныг Паул тарчид явсан бол бас л яг иймэрхүү зүйлүүдийг биднэрт бичих байсан бах таа гэж. Гэхдээ бид үүндээ ханах уу? Бид тиймээ итгэлээ бид үйлсээрээ харуулж чаддгаа гэд бид ханах уу гэж. Итгэл үйлс хоёрыг салгаж ойлговол энэ нь эндүүрэл бол энэ нь алдаагаар. Итгэл үйлс хоёр байнга хамтдаа явдаг.
Тиймээс ах トゥ нараа та итгэлээ үйлсээр харуулдаг нэгэн байгаасаа гэж. Хэрвээ таныг бусад хүн итгэгч гэдгийг чинь юугаар таньж мэдэх вэ гэвэл таны гаргаж буй үйлдэлээр тань. Таны гаргаж буй зан хандлагаар тань. Таны өөрийгөө илэрхийлж буй үгсээр тань таныг тодорхойлно. Хэрвээ танд Иесус Христийн хайр нэгүсэл бэлхэн дүүрэн байгаа бол үйлс аяндаа гардаг. Тиймээс нэг зүйлийг хичээнгүйлэн дахин урамшуулан хэлэхэд нь бид үнэхээр итгэлээ үйлсээр харуулж чаддаг нэгэн. Гэхдээ ингээд ханах уу гэж. Үгүй. Бидний зүрхэнд итгэл байгаад хайр байгаа л бол бид түүнийг харуулах хэрэгтэй. Итгэлийг үхмэл болгодог нэг зүйл нь хийж үйлдэхгүй бол итгэл нь үхмэл болж эхэлдэг. Итгэлийг итгэвтэй байлгахын тулд үйлс гаргах хэрэгтэй. Тэгтээ та энэ дээр дандаа сайн үйлсийн талаар бас бити бодох. Бид эзэнтэй харилцах харилцааны талаар бид хэрхэн үйлсийг гаргадаг хүмүүс вэ гэж. Бүх зүйл энд орчих үйлс гэдэг дээр. Би ядуус тусалж гин үү? Би өвчтөе нэгэнд тусалж гин үү? Бас би хамгийн чухал буюу эзэнтэйгээ харилцах харилцааг хэрхэн хийж вэ, үйлдэж вэ гэж. Би Библийн сургуульд цагаар хичээл үзэж байгаа. Библийн теологи гэдэг хичээл. Тэгээ надад эхний хичээл дээр л суусан л та би. Тэгээ маш гоё. Мартчихсан байсан зүйлүүдээ санаад их гоё сайхан байна. Тэгээд манай ингээд нөгөө нэг чуулганыхыг ингээ харахад яг энэ цаг мөчид бид нар бас айгүй хичээл зүтгэл дотор байгаа юм шиг. Манай Мөнхбаатар ахлагч бас Библийн сургуульд хичээл үзэж байгаа. Баярмаа дүүрээ хоёр бас хичээл үзэж байгаа. Суралцж байгаа. Энэ бол итгэлийн үйл хэвгүй. Итгэлдээ бид нар үйлс гаргаж, итгэлийг хөгжүүлж, итгэлээс итгэл рүү арахын тулд хийж байгаа нэг алхам. Бид суралцахгүй бол, бид хийхгүй бол, бид танихгүй бол, бид мэдэхгүй бол бидний итгэл энэ дотор үгсээр л. Зүгээр нэг хийж гүйцэтгэдэг тэдгээр зуршил болсон зүйлсүүд болж хуурдаг. Бүтэн сайнд ирэх нь. Бүтэн сайнд ирэхэд хажууд нь өөр нэг шалтгаан гарах үед тэрийг сонгодог. Би цуглаанд очих уу? Эсвэл өөрөө энэ хоёрыг жинлэж үзэх үед энэ жоохон дээшээ гарч ирэх үед окей, энэ юм бэ гэж бодогддог. Тэгвэл та энийхээ ихсгээрээ. Ингийн тулд та үйлс хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээ дахиад нэг зүйл эхэлж байгаа. Хайрын хөдөлмөр гэж. Бидний бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр гэж. За хайрыг бас хөдөлмөрлөдөг. Ажилдаг. Хайртай гэж хэлжээд харуулахгүй болвол ямар хэрэг байна гэж. Залуу хосууд ч юм уу за ингэ болцож байгаа хүмүүс хоорондоо хайртай дуртайгаа илэрхийлэхийн тулд ямар нэг юм хийж байгаа тий үзүүлж байгаа. Надад золиос гарч байгаа шүү гэдгийг харуулж байгаа. Ямар нэг юм худалдаж авч хамтдаа кино үзэж хамтдаа байх. Магадгүй би чамд одоо надад хайртайгаас чи илүүгээр би чамд хайртай шүү гэдгийг харуулахын тулд ингээд хичээж ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа. Жинхэнэ итгэл үйлсээр илэрдэгтэй адилхан хайр бас хөдөлмөрөөр илэрхийлдэг. Бурхан биднэрт хайртайгаа харуулахын тулд юу хийсэн бэлээ? Тэр тийм ээ, Библиэлд л би та нарын төлөө би та нарт хайртай гэж хэлээд үлдээгээгүй. Харин тэр хайртайгаа харуулсан. Хайртайгаа загалмай дээр өөрийгөө бүгдийг өгч харуулсан. Энэ бол хайрын хөдөлмөр,
хайраа бидэнд харуулж байгаа илрэл. Тэгвэл бид дахиад өөрлөг. Би энэ хэсгийг уншиж байхдаа, номлоо бэлтэж байхдаа дандаа одоо өөрөөс асуучихсан. Тулаа чиний итгэл үйлсээрээ хэр гардыг бэ? Чиний хайр хэр илэрдэм бэ гэж. Тэгвэл дахиад бид өөрсдөөсөө дахин асуу. Хэр хайрын хөдөлмөр хийдэг вэ? Хөдөлмөрлөж гин үү? Ажиллаж гин үү? Хөдөлмөр гэдэг чинь нөгөө талаар ажил шүү дээ. Хайрын төлөө ажиллаж гин үү? Хайрыг ажилуулахын тулд хөдөлмөрлөж гин үү гэж. Хайр бол нэг талдаа зориулалт. Бурхан биднэрт хайртай өөрийгөө зориулсан. Тэгвэл та Бурханд хайртай өөрийгөө зориулж байна уу гэж. Та дандаа л Бурханаас аваад идэг харин хариу өгч байна уу гэж. Бурхан дандаа л биднийг бүх зүйл дээр уучлах ёстой юм шиг. Бүх зүйл дээр биднийг одоо ингээ харангүйгээр өгж явах юм шиг дандаа бид нар тэгж одоо юу гэдгийг өөрөө хайрлахгүй ээж, өөрөө Бурханыгаа нэгдүгээр тавихгүй ээж дандаа гомдолдог. Израилийн ард түмэн ер нь бол тэгдэг ус. Биднэрт мах алгаа. Бид мах идмээр. Дандаа л маанагаар хоолно гэж юуээсэн. Дандаа л талхаар хоолно гэж юуээсэн бид мах идмээр байна. Бурхан зөвшөөрсөн. Тэднэрт бүдэн шууг илгээж махаар хоолсон. Алхаж явах явцдаа тэд нар ядраад одоо биднэрт ус хэрэгтэй байна гэж хэлдэг. Эцсээ тэд нар давж байснаа. Эцсээ тэд нар хааны гуйдаг. Биднийг хаанчлах хаан биднэрт хэрэгтэй байна. Хааныг өхөөс өмнө Бурхан хэлдэг. Энэ хаанд та нар захирагдаж чадах уу гэж. Эцсээ тэдний сонгосон хаан тэднийг эзэн Бурханаас нь холдуулаад өөр тийш нь явуулсан. Эцсээ тэд эзнийг таньж мэдгээ болж эхэлсэн. Тэд нар хуурамч шүтэн рүү эргэж эхэлсэн. Бурхан тэднэрт хайртай гэдгийг тэд мэддэг мөртлөө тэд өөрсдөө хайрладаг байсан. Тэгвэл бид Бурханыг хайрлаж гин үү? Бусдыг хайрлаж гин үү? Зориулалт гаргаж чадж гин үү гэж. Би энэ дээр ер нь бол 1-5 өгөхөд ер нь хийвгүүдээ 2 моёр дээр л очижээ би бол өөрөө. Тэгвэл та зориулалтыг гаргадаг байгаарай. Бурханд болон бусдад. Эхлээд Бурхан, дараад нь бусд. Итгэл дээр ч эхлээд Бурхан, дараад нь бусдад үйлсээр харуулах. Дараад нь нэг урамшуулсан нэг зүйл нь ингэж хэлсэн. Хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христийг найдварын чинь тууштай байнга сандгаа гэж. Тесалоник хотынхан итгээд удаагүй мөртлөө итгэл дотроо тууштайгаар алхажсэн. Магадгүй тэд маш сайн хаанчлын сайн мэдэг тунхагладаг. Бусдад тусалдаг, хайрыг харуулдаг. Тийм байсан баг. Тэгээд энэ дээр урамшуулж хэлэхдээ тийм ээ та нар бол мундаг шүү гэж. Би ч гэсэн ивэлийн хурчууд, би ч гэсэн итгэлийнхээ ахан дүүснэг харахаар та нар минь мундаг шүү. Би та нараас суралцдаг. Найдвар гэдэг нь бас нэг зүйлтэй хамт явдаг төвчээр. Найдаж байгаа бол төвчээр суугддаг. Тесалоник чуулганыхан ямар байсан бэ гэвэл нөгөө хүнд хэцүү хавчлаг донд байсан. Тэднийг ил гарч ирээд инээ тэрэг гих үед хавчдаг. Гэхдээ аяйгүй сонирхолтой нь энэ бол харь үндэстэн. Буюу Ромын нэг жижиг тосгон баг. Харин эднэрийг хавчдаг байснууд нь хинбэ гэж юудэчүүд буюу еврейчүүд. Тэр
харь үндэстнүүдийг хавчаад Есүс Христээр ирүүлэхгүйгээд хэздэг бүлэг юудэчүүд магадгүй фарисей садукичүүд байсан баг. Тэгтээ тэр дотроо энэ хүмүүс найдвартайгаар урагшилж байсан. Төвчээртэйгээр. Энэ ишлэлийг доотлын 10 дугаар ишлэлтэй хамт уншуулна гэж байна. Есүс түүнийг үхсдээс амьлуулсан Есүс эрг уур хилэнгээс биднийг гитлгэх хүүн Тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлвэ гэж. Эдгээр ийм итгэл дотор, эдгээр ийм найдвар дотор төвчээртэйгээр өнгөрөөжсэн. Есүс Христ ирнэ гэдэг тэр үнэн дотор эд байжсэн. Тэгээд зовлон бэрхшээлийг төвчжсэн гэсэн. Есүс Христ ирэх болно. Есүс Христ намайг энэ зовлон бэрхшээлээс гитлгэх болно гэж. Тэгвэл зовлон донд та хэр тууштай эзэн дотор байж чаддаг вэ? Гэхдээ бас нөгөө талаар ингээ харахад бид нэр жаргалтай байхаас илүүгээр зовлон зүдгүүр хүнд хэцүү байх үед Бурханаас суурдаг л та. Бурхан нэ та яагаад вэ? Та настай хамт байна уу гэж илүү их зуурдаг. Гэхдээ жаргалтай баяр хөөртэй үедээ ч гэсэн түүнээс зуурж найдвартайгаар тууштайгаар урагшаалахаарай. Зовлон бэрхшээлийн дунд хэрвээ таны зүрхэнд найдвар байгаа бол та төвчээртэй байгаарай гэж. Найдвар бидэнд үргэлж төвчээрийг санал болгож байна. Төвч, тэсвэрл, тэгээд урагшил. Хинтээ хамт вэ гэвэл хаттай хамт гэж. Тэгээ ийм гурван зүйл баг. Юу вэ? Үйл, хөдөлмөр, төвчээр. Энэ гурыг ингээ яхаар итгэл, хайр, найдвар. Итгэл, хайр, найдвар гурав нэг гайхалтай газар ямар юм аа? Игээд ахын уртаас. 1-р Коринт 13:13 дээр юу гэдэг вүлээ? Идүүгээ итгэл, найдвар, хайр гурав өрөлддөг боловч хамгийн агуу нь хайр юм аа гэж. Энэ гурыг бий болгохын тулд та үйлсийг гарга, хайрыг хөдөлмөрл, төвчөрт ор суралцсан. Итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр юм а гэж. Эзэн Есүсийг ирэх үед найдвар байхгүй болно. Угаасаа бидний найдаж байсан Бурхан ирж байгаа учраас. Итгэжсэн Бурхан минь ирсэн учраас. Харин тэр газар юу хаанчлах вэ гэвэл хайр л хаанчлах. Тийм учраас энэ бүгдээс хамгийн агуу нь хайр юм а гэж хэлж байна. Бас нэг зүйл нь юу вэ гэвэл хайр бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Бас хайр хэзээч дуустдаг юм а гэж. Та хайрыг хөгжүүлж чадвал, та хайрын хөдөлмөрийг улам илүүгээр хийж чадвал та амжилтанд хүрнэ гэж. Гэхдээ энэ нь нийгмийн амжилт биш л дээ. Зүрх сэтгэл, оюун бодол, хандлага. Эхлээд Бурхан биднийг хайрлсан. Энийг та дандаа санаарай. Зарим үед буруугаар хүмүүс ойлгочихсон байдаг. Туул Есүсийг сонгоод цуглаанд явж байгаа юм шиг. Туул Есүст итгээд, үгүй Есүсийг сонгоод цуглаанд явж байгаа юм шиг. Гүү. Та өөрөө сонгогдчихсон учраас. Тэгээд энэ дээр хэлж байгаа. Бурханаар хайрлагдсан ах トゥ нараа. Та нарыг сонгогдсныг бид мэднэ гэж. Та нар Есүсийг сонгосныг бид мэднэ гэж энэ дээр хэлээгүй. Харин та нарыг Есүс Христ сонгосон юм а гэж. Яагаад гэвэл эхлээд хайрлаад дараа нь сонгосон юм а. Тэгээд дуудсан юм а гэж. Эвэлийн хурын бид бүхэн Есүс Христээр сонгогдсон нэг. Та үүнд итгэж байна уу? За тэгвэл унтж байгаа хажуудлынхаа хүнийг та сонгогдсон нэг шүү гэж хэлээд өгтөө. Нэг харсан чи бүгд амар сайхандаа жаргацсан би ганцаараа ярьж ах юм.
өөрийгөө ясна энэ дээр чи зүгээр бурхан мэт хоёр янзын мандал гэж бододсон чинь та нар ч унтцсан бах юм. Би бол нэг амар урт мурд номлодгүй шүү дээ. Ерөөсөө 25 минут. Тэгс заавал ингээд ундаж мунтаал, шүл самаа гоожуулаад, урдаас юм сонирн болоод гэд ах хэрэг юу байсан юм? Юу гэж вэ? Яан гэж вэ? Сонгогдсон. Амен. Сонгогдсон. Та бол сонгогдсон нэг юм. Иесус Христ таныг хайрлаад өөртөө сонгон дуудсан. Тиймээс та дахиад хэлье. Хөдөлмөрлөл үйлсийг гарга бас төвчээрд суралцсан. Цааш нь харуул 6 дугаар ишлэл дээр та нарын үлэмж зовлон дор ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээн аван бидний болон эзнийг дуурайгчд болсон гэж. За энэ нэр нэг гой зүйл гарч байгаа нь дуурайгчд гэж. Та хэнийг дуурайх ёстой? Бурхныг. Гэтэ энэ дэр нэг юм гарч байгаа нь ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээн аван биднийг болон гэж. Эхлээд тэр хэнийг дуурайсан бэ? Паулыг, Тимотиг, Силоник дуурайсан. Паул маш бурхан дотор маш итгэмжтэй алхдаг нэгэн байсан учраас тэр хэд хэдэн удаа энийг хэлж байгаа. Юу вэ гэвэл намайг дуурай гэж. Би Иесус Христийг дуурайдаг шиг намайг дуурай гэж хэлж байгаа. Энэ дэр ч гэсэн бас хэлж байгаа. Биднийг хэрхэн дуурайдаг байсан? Одоо та нар бурхныг дуурайж байна гэж. Тэгэхээр энэс нэг гаргалгыг гаргаж нэг зүйлийг харж байна. Шинээр итгэж байгаа хүн хэнийг хардаг байх нь вэ? Таныг. Эхлээд таныг дуурайдаг байх. Эхлээд та хэр эзэн Есүсийг дуурайж байна уу гэдгийг тань хардаг байх гэсэн үг. Бид нар нэг ингэж хэлдэг шин. Намайг бити дуурай, бурхныг л дуурай. Би ч хүн штэ. Би алдна, би эндэн. Гэхдээ нэг зүйл нь юу вэ гэвэл хүмүүс өөрийн ирэхгүй биднийг харж байдаг. Өсвөрийн маань хүүхдүүд туулыг харж байдаг. Тэг би нэг жоохон хизүү зүйл гаргасан тохиолдолд тэд надад гомддог. Та инглээ гэж юу? Яг үүнтэй адилхан гэсэн. Шинээр ирж байгаа найзтай нь хэнийг харж байна гэвэл таныг харж байгаа. Шинэ ирж байгаа итгэгч хэнийг харж байгаа гэвэл таныг харж байгаа. Эхлээд танаас Бурхныг харах байхгүй. Эхлээд танаас Иесус Христийг олж хардаг гэсэн. Бид нийгэмдэр их сайшаагдсан хүмүүс тэр тусмаа Христ итгэгч нар. Христ итгэгч хүмүүс гэхээр хүмүүс маш ихээр түүнд итгэдэг. Түүнийг арх уухгүй, тамхи татахгүй, улгаа ихгүй, худал ярихгүй, төвчээртэйгээр биднийг хайрладаг гэж итгэдэггүй нийгэм хүртэл тэгж хүлээж авдаг. Үнэн үү? Бусдад тусалдаг, ядуусыг инэрдэг, хайрладаг. Энэ хаанаас вэ гэвэл Христ итгэгч нараас гарч ирдэг гэж. Манай төвшин цэнгэл ахлагч нэг зүйлийг ярьжсэн шин. Машина угаалгах гэж зогсож байсан чинь нэг хэсэг бүлэг гарууд хурж ирээд чи Христ чин гэлөө мэлөө чамаг одоо баруун хасрыг чи алхахтаар чи яг зүүнээ тавьж өгөх үү те мэ? Чамаас энийг чи авчгаар чи нөгөө одоо хүрмий чин тайлаад авчвал чи дахиад надад одоо илүүгээ өгнө гэлүү. Тиймэрхүү зүйлүүдийг ярьсан. Машина угаалгаас зогсож байгаа. Итгэгч хүмүүсийг нийгэм ингэж хүлээж авдаг. Ингэж хардаг гэсэн үг. Зарим нөгөө жолооч нар итгэгч хүмүүс пастор ч юм уу хин ч юм уу ингээд жолоодод явж байхдаа хамаагүй уур уцаараа гаргаж болтгоо гэж байгаа шүү дээ. Энд чиний загалмай зүчээд. Тэ? Яагаад гэвэл нийгэм тэгж биднийг хүлээж авдаг. Яагаад гэвэл бид Есүс Христэд итгэдэг тэр хайр, нэгүслэр бэлхэн дүүрэн байдаг тэр бурханд итгэдэг учраас итгэдэггүй байсан ч биднийг тэгж хүлээж авч байна. Итгэгч хүмүүс гэхээр л их өөрөөр хардаг. Ариун, цагаан, гимзэмгүй тийм хүмүүс мэтэр хардаг. Буддын шишинд итгэдэг, лаллын шишинд итгэдэг хүмүүсийг тэгж
хардггүй хаа. Би бол тэгж бодчих. Лалынхных чинь ер нь террорист үйл ажиллагаа явуулдгаараа алдар суутай шүү дээ ер нь. Тийм үст. Тийм болохоор Иесус Христэд итгэгч нарыг хайрын үр жимсийг ургуулдаг хүмүүс гэж нийгэмд өгч. Тэгвэл бид үнэхээр тэгж бусдад үлгэр дуурайлал болж амьдарч байна уу гэж. Би бас л энэ дээр өөрөөсөө 1-5 үнэлгээ тавьсан. Их л баагуур л байл. Би бусдыг харахад үлгэр дуурайлал болох үйс тэр итгэгч нар байгаасай гэж. Чуулганд минь ирсэн, ажил дээр ч байгаа найз нөхөдтэй нь таниас Христийг хардаг байгаасай гэж. Тэгээд тэд эхлээд таныг харж агаад дараа нь тэд Бурхныг харж, Бурханд итгэж, Бурханд найддаг бол. Эхлээд угаасаа яалтж аргагүй биднийг харна. Бид өөрсдөөсөө хайрыг гаргаж, хөдөлмөрлөж, үйлсийг харуулахгүй бол тэдгээр хүмүүс Христээр ирж үлж чадна. Энэ 21-р зуунд гэхүү айл айлын хаалга тогшиж сайн мэдээ ярихаас илүүгээр өөрийнхөө амьдралаар Иесус Христийг гэрчилж байгаа нь илүү их авралыг сайн мэдээг тунхаглаж чадж байна гэж. Ер нь бусад хүмүүс тэгж дүгнээд байгаа. Би хэрхэн амьдарч байна вэ гэж. Христэд итгэдэг би хэрхэн амьдарч байна вэ? Бусад хүмүүс тэд нар үнэхээр үнэн Бурханд итгэдэг юм байна гэж. Иохан номыг харах юм бол Иесус Христ бидэнд хэлсэн. Би та нарыг хайрлсан шиг та нар биеэ хайрл. Үүгээр чинь ертөнц миний шамнар гэдгийг чинь мэдэх болно гэж хэлсэн. Ямар зан үйл юу гаргаж байгаагаас шалтгаалж Бурханых гэдг нь танигдах болно гэж. Тиймээс та бүхэн үлгэр дуурайллыг үзүүлдэг нэгэн байгаарай. Үлгэр дуурайллыг үзүүлэхийн тулд та хинээс үлгэр дуурайл авах ёстой. Иесус Христос. Эхлээд та Иесус Христос суралцах ёстой. Тэр бусдыг хэрхэн хайрлаж байсныг, тэр намайг одоо хэрхэн хайрлаж байгааг та суралц гэхээр Библиэрээс уншичаал тий. Тэр чин сохрыг тэгж хараа оруулсан юм байлээ, тэгсэн юм байлээ, Библиэр тэгдэм байлээ. Библиэр байгаа бүх юм үнэн. Гэхдээ тэр амьд оршигч Бурхан таны амьдралд ямар нэг юм зүйл хийсэн байна. Таныг итгэснээс өдийг хүртэл тэр амьдралын чинь онжлуудын туршид тантай хамт алхаж, танд өөрийгөө эзэн гэдгийг мэдүүлсэн л байна. Түүнээс нь та суралцаарай. Тэр амсаж мэдснээрээ бусдад үлгэр дуурайлал болоорой гэж. Бусдад Иесус Христийг таниулдаг, Иесус Христийг харуулдаг тэр нэгэн байгаасай гэж Иесус Христийн нэрээр өрөөж байна. Ингэж та нар Македон болон Ахай дахь бүх итгэгчид үлгэр дуурайлал болвоо. Учир нь эзний үг та нараас зөвхөн Македон болон Ахайд ч сонцогдсон төдийгүй Бурхан дахь итгэлч нь хаасайгүй төгсөн билээ гэж. Тэр Хизкилийн бүлэгхэн Паул нэг 2-7 хоног, 3-7 хоног байхдаа л цуглуулж сайн мэдээ тарааж чадсан тэдгээр хүмүүсийн итгэл Македон болоод цаашлаад маш олон хүмүүст хүрсэн тухай ирж. Гэхдээ эд ингийн тулд нэг зүйлийг хийсэн. Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очисон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээс Бурхан өд иргэснийг гэж. Тэд бусдад үлгэр дуурайлал болохын тулд өөр бусад шүтээнүүдээс иргэн Бурхан өд иргэсэн. Энэ нь тэдгээр хүмүүст үлгэр дуурайлал болсон. Тэр шүтээнүүдээс, тэр хиймэл шүтээнүүдээс эргээд амьд уршигч цор ганц амьд Бурхантай хамт алхаад хэрхэн өөрчлөгдөж байгааг
бусад хүмүүс харсан. Өөрчлөлтийг харсан болохоор л хүмүүс яадаг вэ гэвэл дуурайж, итгэж, ингэж алхаж. Хиймэл шүтэн болоод бусад бурхтаас бурхан өөдөө эргээрээ гэж. Та дотроо би наадхан дээр чинь би бол гайгүй дээ. Би гандан мандан орохгүй гэж магадгүй. Тэгвэл зүгээр л ойрынхан жишээг авахад та цагаан сараар хэрхэн холио бандан утгадаг вэ гэж. Их эвгүй штэ. Их эвгүй. Хүний нүдэнд зүгээр харагдах гад тэгдэм үү? Хүний нүдэнд эсвэл болвол ингээд ёс заншлаа дагж байгаа мэтээр харагдах гад тэгдэм үү? Мэдгүй. Маш их холион бант байдаг. Шашинтсан. Тийм маш олон дими зүйлсүүдийг бид хийдэг. Мөр гаргах жишээ. Шинийн нэгний өглөө мөр гаргах гэж хүн гараа өргөдөө. Өргөж мангартваа. Эзэн Есүс Христ таны төлөө загалмай дээр зовлогцсон. Танд хайртай, таныг үргэлж өөрийг нь дагаж загалмайн тэр замаар алхаасаа гэж таныг хүсдэг. Таны жижигхэн зүйл дээр бүх бүтрээсэ гэж тэр хүсдэг. Жижигхэн толбоноос болоод итгэлтэй бүх бүтрээсэ гэж тэр хүсдэг. Тиймээс та цаансаар элдв зүйл дээр бүх бүтрээрээ тэр шашинцсан болоод ёс заншил мэт харагдаж байгаа тэдгээр үйлдэлүүдэд та бити өөрийгөө өргөтүүлээрэй гэж. Та аль хэдийн Христийг болсон. Та аль хэдийн түүний хайраар золигдсон түүний хүн болсон. Тиймээс та одоо ямар ч юм хийх хэрэггүй. Учир нь эзний үг та нараас зөвхөн Македон болон Ахайд ч сонсогдсон төдийгүй бурхан дах итгэл чинь хаасаагүй төгсөн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алгаа. Учир нь бид өөрсдийгөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээс бурхан өдөргөж түүнийг үхэгсдээс амьлуулсан Есүс эрг уур хилэнгээс бидний гэтлэх хүн Тэнгэрээс эрхийг хүлээж буй тухай мэдүүлвэ гэж. Тэд нар бусдад бас Есүс Христ биднийг хэрхэн уур хилэнгээс гэтлгэж биднийг аварч бидний гим нүглээс угааж биднийг цэвэрлсэн гэдгийг тэд тунхагладаг гэсэн. Тэгээд одоо бид ирэх Есүс Христийг хүлээж буй юмаа гэж. Удахгүй тэр ирэх юмаа гэж. Тун утахгүй. Гэхдээ тэ би ирлээ гэж зарлахгүй. Есүс Христ хэлсэн ба. Миний 2 дахь ирэлтийг зөвхөн эцгэл мэднэ гэж. Өөр нэг Юда номнаас харах юм бол юу гэж байна вэ гэвэл Есүс Христ ирэхдээ хулгайч мэт ирнэ гэж. Тэрний юу гэсэн үг вэ гэвэл хулгайч хизээ би маргааш танад очиж зурагтыг чинь авах гэж шүү. Одоо чамайг автобусанд ороход би утсыг чинь хулгайлах гэж шүү гэж тэр хизээч сануулж хэлдэггүй гэсэн үг. Тэр зүгээр л ирнэ. Библиэлд ирнэ, би ирнэ шүү гэж хэлсэн учраас тэр ирнэ л гэсэн үг. Тийм болохоор бид Есүс Христийг ирэх хүртэл эдгээр зүйлсүүдийг хийсээр л байх юм. Төвчээр суралцаж, найдвар дотор төвчээр суралцаж, хайр дотор хөдөлмөрлөж, бие бинийг хайрлаж, бурхан биднийг хэрхэн хайрласныг санаж, бас намайг хэрхэн хайрладгийг бусдад түгээх энэ зүйлийг бид хийх юм байна. Бас бид итгэсэн бол үйлсээрээ харуулах ёстой юм байна гэж. Тэгээд эдгээр зүйлсийг тууштайгаар хийж бусдад үлгэр дуурайлал болох ёстой юм байна гэж. Тесалоник 1-ээс 1-р бүлгийн 1-ээс 10
Та бүхнийг урамшуулж байна. Босгон байгуулж байна. Бас уриалж. Хийдэг байсан зүйлүүдээ улам илүүгээ ихээр хийгээрэй гэж. Бусад үнэхээр их үлгэр дуурайлалт болоорой гэж. Та бүхнийг уриалж. Тесалоник чуулганы тэр хитгэн хүмүүс бусдад маш их үлгэр дуурайлалт болж бусдыг бурхан руу чиглүүлж Паул бүр хэлж байгаа шүү. Та нарт одоо хэлэх юм надад эндээ алгаа гэж. Та нар үнэхээр сайн хийд юм байна гэж. Тэм учраас бид үүнийг хийж, үүнийг үлдэж эдгээр 3 зүйл дээр, 3 биш 4 зүйл дээр дуурайлал. Анхаарлаа хандуулж амьдарцгаая гэж Иесус Христийн нэрээр өрөөж. Тэг хамтдаа бүгдээрээ босоод эзэн бурхан руугаа харамдаж залбирцгаая.